9 дугаар тест 3 дугаар бодлого. За А олонлог бол 1-ээс 100 хүртэлх тоон дотроос бол 4 хуваагддаг олонлог юм байна. Б олонлог бол 1-ээс 100 хүртэлх тоон дотроос 6 хуваагддаг олонлог гэж. За тэгвэл А, Б хоёрын огтлцлын чадлыг бол олох юм байна. За тэгэхээр энд Эйлер-Вейний диаграмаа зурсчээ. За тэгэхээр энэ нэг бол А олонлог, энийг Б олонлог гэсэн. За тэгэхээр бидний олох ёстой олонлог бол энэ огтлцол буюу энэ хоёрын гол байдаг. Ерөнхий А, Б гэсэн хоёр шинжийг хоёулаа ингэ агуулдаг тийм тоонууд гэсэн үг. За тэгэхээр А, Б хоёр шинжийг агуулдаг тоонууд бол ямар тоо байх вэ гэхээр 4 болон 6 хуваагддаг гэхээр ерөөсөө 12 хуваагддаг тоонууд бол 4-т ч хуваагддаг, 6-т ч хуваагддаг гэсэн шинжийг бол хадгална гэсэн. Тэгэхээр бол 12 хуваагддаг тоонуудыг бол олох ёстой юм байна. 1-ээс 100 хүртэл тоон дотроос. За энэ бол хуваагддаг тийм. Хуваагддаг. За тэгэхээр 1-ээс 100 хүртэлх тоон дотроос 12 хуваагддаг тооны нийт утгыг олохдоо бол яг үгээр 100-га 12 хуваагаад бүхэл хэсгийг нь бол авчих ёстой. За эндээс 12 хуваагаад бүхэл хэсгийг нь авбал 8 гарах нэ.